одоо монголчуудын тэр одоо дотоод хүчээр нэгдэж байсан энэ штенийг одоо үндсэндээ өгөө болгож байгаа ийм юм. Тэгээд энийг одоо энэ үеэс ингэж байхгүй болгож ийм болсон байна. Тэгээд энэ дээр болохоор юу гэхээр зэрэг ийм байна. Энэ дээрээс ерөнхийдөө би үзэхэд монголчууд юу гэдэг эртнээсээ ахуулаад одоо энэ шүтэн сахиусаг бол одоо эндийн шүтэж байсан байна. Түүний нэг тодорхой жишээд би танад хэлье. 1923-4 оны үед одоо хүндэт ачууд уулын хошуу байгууллагад тэр үед одоо хошуунуудад хуралдаж хэлж ирсэн байна. Юу гэхээр зэрэг манай өвөг дээдэс Эрдэнэт 100 хийдийн зүүн 100 дуганы шүтэнийг манай өвөг дээдээс одоо үргэлж тагж шүтэж ирсэн. Энэ хошуунаас 10 өрх очиж тэрчээ одоо хагалж байж тагж байсан. Энэ уламжлалаа дахин сэргээж энийг бий болгоё гэж энийг одоо тухайн үед ингэж одоо хэлж байсан. Ийм бүтэл байдаг. Тэгэхээр монголчуудад хэзээ үеэсээ энэ одоо шүтэн сахиусыг ингэж эрхэмлэж шүтэд тагж ирж байсан байна. Ийм юм. Тэгэхээр зэрэг энэ бүхнээс одоо үнсэлж дараах дүгнэлтийг одоо миний би хүргэж байна. Тэгэхээр зэрэг олон оролцсон Монгол богд хаант Монгол улсын төрийн дотоод цогт эрдэнэ шүтэн сахиусыг дахиж шүтэж байсан түүхэн сурж гадаадын судаачдын цохол бүтээл хийгээд архив баримт сэлгээс одоо үндэслэлийн иймгүй дүгнэлтийг одоо та бүхэнд одоо төлөж байна. Эдгээр болохоор одоо Монгол манжиг гүрний саж тусгаар тогтнолоо зарлсны дараа олноо өрөөцсөн Монгол улсын эзэн хаанаар өргөмлөж өвөг дээдсийн хос ёсны сургаалыг соёлоо одоо дэлгэрүүлсэн. Энийг одоо хүн мэдж байгаа тийм ээ. Энэ гол одоо энэ дээр бол одоо Монгол тоорхтнууд нийлээд энэ Монголынхан бүгдийнхээ соёлд дагаар орохоор одоо дамаагүй өвөрлөгч 36 хөшөө бол дараагаар ирэхэж байсан. Одоо тэр битэл одоо гүмбэг хийдийн тэр овлогоо идэрч хөтлөг бүдэрэн одоо Монголын соёл өөдөөдөө бараалгаж дагаар орж байсан. Ийм тодорхой тэр битэл дээд Монголын ноёдууд хөтлөд энэ дэр хийж байсан. Ийм хүү юм энэ соёлыг бол соёлоороо нэгдэж нэгтарч энийг хүчтэй ингэж Монгол улсыг хөгжүүлэх бий болгох. Одоо энэ олон зуун жил дарлагдсан энийг сайн салах хөгжлийг бий болгохын төлөө энийг бий болгож байсан ийм юм. Тэгэхээр зэрэг энэ одоо дөрөөдсөн шашин төрөө мандуулах зорилго бодлогын хүрээнд өөрийн зарилгаар итгэл хүлээлгэн 5 яам байгуулж байсан тийм үү. 5 яамын одоо гол зорилго цааш шийхэнд одоо эвийн хүчийг нэгтгэх хүн төвтэй нийгэм байгуулахыг болж ирсэн. Энэ зорилго бол үндсэндээ 1900 одоо 29-30-аад оны үед нөгөө юуны одоо нэг тусгай хэлэхэд зүүнтэн буюу одоо коминтерний бодлого хүчтэй болсон. Тэгээд тэр үед одоо дотооддоо самун өмнө тэрийг эсэргүүцсэн түн болсон. Дайн нэчин болсон олон улсын алсан одоо тэрний төлөө зүтгэж байсан улсуудыг алж чадсан. Ингээд үндсэндээ тэр үед монголчуудад нэлээд сөхөрсөө. Түүний юм нэг хэрэг үндсэндээ гэгийн төрийн шүтхүү гэгийн төрийн шүтхүү гэрэл дээрээ явах уу гэдэг. Тэр нь одоо хойш дараа төрөл рүүгээ явахсан дээр үү эсвэл одоо энэ шин нийгмийн шин байгууллагч одоо энэ намаа шүтээ явах уу гэдэг одоо сонгоод ирж байсан юм байдаг. Тэгээд ийм цаг төр юу байсан. Энэ төрийг бид бүхэн одоо бид бүхэн түүхэн сургуулиудаар мэднэ. Тэгээд ийм юм. Тэгээд миний одоо гол ярих санаа бол иймэрхүү санаа байна. Та бүхэндээ баярлалаа. За бидээ баярлалаа. Маш сонирхолтой ихтгэл байлаа. За дараагийн итгэгч өрөө. За дараагийнх нь болохоор хоёр хүн хамтарч үтсэн байна. За доктор Даршням архивын ерөнхий газар, за докторант Ариун Туяа шинжлэх ухааны академийн төв угсаатны зөв хүрээлэн, за илтгэлийн сэдэв богд хааны эдийн засгийн талаар гаргасан зарилгууд Гали яамны жишээн дээр гисэн.